Хай. Өнөөдрийн дугаарт маань тавтай морил өнөөдөр бүгдээрээ Америк нэгдсэн улсын Emory сургуультай хамтарсан Монголд одоо албан ёсоор хэрэгжиж байгаа ACL Learning Mongolia гэдэг байгууллага дээр ирсэн байна. Байгууллагын сэтгэл судлаач зөвчтэй өнөөдөр уулзах болно. Тэгээ хамтдаа орж танилццгаая энэ байгууллагатай. Хай зөвчтэй. За түчээ байгууллага бид нар танилцуулаач. За тэгээ би яг нөгөө албан ёсны төлөөч танилцуулах бүрэн эрэхт хүн одоогор биш л дээ гэхдээ хайлтган танилцуулах юм бол одоо манай байгууллага C сургууль Монгол төрийн бас байгууллага. Ерөнхий боловсролын сургуулиуд болон цэцэрлэгийн багш нарт нийгэмсэл хөдөлгөөний чадварын сургалт өгөөд багш нар маань сурсан чадвараараа хүүхдүүдтэй хичээлээ ороод хүүхдүүд багш нараа үлгэрлэж дөөрэж ингэж хөгждөг юм хөтөлбөр. Хэдий нөгөө сургалт маань сургуулиуд дээр өөрсдөө нь очиод багш нарт танхим зааланд нь ордог ч гэсэн хаяад амралтын өдөр дийлэнхдээ багш нарыг дэмжих юм хөтөлбөр үйл ажиллагаанууд бол тийм. Тэр хэсгийг болохоор энэ сургалтын хэсэгт ордог. Хөрөгч байна. Тэгээ бүгд ингээд хин нэгнээс хандивлсан зүйлүүдтэй дийлэнх юм. Эсвэл өөрсдийнхөө лагераас гэрээс ингээд хэрэглэгдэхгүй болсон зүйлүүдээ авчирсан. Зарим нэг нь бол ялцчих хөрөнгө гаргаж хэлгсэн зүйлүүд. Тэнд манай сургуулиуд дээр бидний сургалтаа өгчөөд багш нар сургалтаа цаашдаа хэрэгжүүлж, хэрэгжүүлэлт нь амжилттай байна уу, сайдвархшил тулгарч гинөө гэдэг дээр хяналт тавьж тусламжийн дэмжлэг үзүүлдэг. Түүнийг хариуцсан мэрэгчлэлтэн маань суудаг. Энд болохоор одоо сурагчийн болон багш нарын хөгжил, өөрсдийг нь дэмжих, багш нарын сайн сайхан байдлаас жаргалтай байдал нийгэмсэл хөдөлгөөний чадварыг нь урт хугацаанд одоо урамшуулж дэмжиж явах хөтөлбөрүүдийг хариуцдаг хүн байна. Энэ болохоор манай маркетингийн менежер суудаг. Маркетингийн менежер маань хийсэн гоё бичлэгүүдийг бас манай Facebook пэйж бодснаас үзэж болно. За энэ болохоор миний хамгийн амьдралыг зориулдаг өрөө. Чин өрөө. Зүгт анаж ингэ манай анаж бас хамттай байгаа. Судалгааны хэлсэн болохоор гурлаа үе дээ. Судалгааны ахлах маань ширээгүй. Бид хоёр болохоор хоёр үндсэн судлаач. Энэ миний ширээ, манай судлаач Анужингийн ширээ. Би нөгөө хувьдаа подложиг бас подкаст хийдэг шүү дээ. Тэрийг болохоор энд сууж байгаа хийдэг гэсэн. За тийм л байна да. Баярлалаа. Тэгээ хоёулаа ямар ч тач гол хэсэгтээ тэгвэл орё тий. За тийм. За тэгээ өнөөдөр бүгдээрээ C сургалт Монгол төрийн бус байгууллага дээр ирсэн байна. Тэгээ байгууллагын сэтгэл судлаач. За бас бидний мэдхээр подложи подкастын бас хост сэтгэл судлаач зөвчтэй өнөөдөр ярилцахаар ирсэн байна. Баярлалаа. Маш их баярлалаа. Урилгыг маань хүлээж авсанд маш их баярлалаа. Бид хоёр бас бакалавра хамт өгсөн байгаа. Тэгээд бас ангийнхаа найзтай дахиад уулзж байгаадаа бас маш их баяртай байна. Ямар ч тач хоёлоо өнөөдрийнхөө цагийг зөвчийн хэрхэн сэтгэхийн судлаач болсон түүхээс эхлэе гэж бодож байна. За. Судлаач болсон шалтгаан маань бол одоо ингээд маш олон шалтгаанууд он жил өнгөрөх тусам орж ирд юм байна л да. Ер нь би ч нэр анх ийм бодож ирсэн шүү дээ эргэн санаад. Тэгээ хамгийн сүүлд хамгийн том шалтгаанаа нэг эргэн сансан чинь өөрөө баг байхдаа туулж исэн амьдралын туршлагууд тэнцэнээс ингэж надаа сөргөөр нөлөөсөн зүйлүүд аявих байдаг байсан байхгүй. Одоо ч гэсэн тэрний нэг үлдэгдэл зүйлүүд байгаа ч юм шиг санагддаг зүйлүүд би. Тэр сөрөг туршлагуудыг өөр бусад хүүхдүүд бүр ингэ ямар ч хүүхд те надтай ижлэхэн зүйлийг битгий туулаасай. Тэр үед мэдэрч исэн бодож исэн бодол тэр бодол дээрээ тулгуурлаад өөрийгөө одоо маш их гэмтэж исэн зүйлүүд байгаа те. Эргэн тойрондоо ч гэсэн сөргөөр нөлөөлж исэн зүйлүүд маш их байна. Дүүнэртээ аав ээжтэй эмээ өвөдөө ч юм уу те. Тэгэхээр ингээ зөвхөн нэг хүүхдийн сэтгэл зүй ямар байгаагаас шалтгаалаад эргээд тэр хүүхэд өөрөө бусдад нөлөөлж байгаа, өөртөө нөлөөлж байгаа. Мөн тэр гэр бүл сэтгэл зүй уур амьсгал ямар байгаа нь хүүхдүүдэд нэгж тус бүрдээ шал өөрөөр нөлөөлж идэг. Тэрийг 12 дугаар ангитай анх одоо YouTube дээр Sigmund Freud, Carl Jung хоёрын хоорондоо бичижсэн захианы тухай нэг нэвтрүүлэг байдаг Монгол дээр орчуулагдсан. Тэрийг анх олж үзэл сэтгэл судлал гэдэг зүйлийн талаар анх олж мэдээл. Тэгэл өөр энэ хүүхдүүд надтай ижлэхэн зүйлийг битгий туулаасай гэдэг өнцгөөс ер нь сэтгэл судлаач болсон юм байна гэдэг дээрээ
одоо хамгийн сүүлийн том шалтгаан юм байна гэж бодож байна. Тэрнээс өөр бас зөндөө шалтгаанууд байгаа л да. Нөгөө Шерлок Холмсд айгуу дуртай байсан. Тэгээ Холмс чинь маш одоо супер хүний чадвартай шүү дээ. Үлгэрийн баатарын чадвартай. Гэхдээ би тэрийг үнэхээр амьдралд боломжтой байх гэж тэр үздэгтэй байсан. Би ингээд маш сайн сэтгэл зүгөө өөрөө удирддаг ийм одоо хүн болчих юм бол Холмс шиг юм дидүхцийн супер чадвартай болж болох юм байна гэж боддог байсан. Тэрэнд хүрэх бас нэг чадвар нь бас нэг зам нь сэтгэл судлаач болох юм шиг санагдаж байна. Тэгэл юм нэг тиймэрхүү юмнууд дээрээс үндэслэл сэтгэл судлаач болов. Гэхдээ эхлээд сэтгэл зүйч болоё гэж боддог байсан. Тэгсэн чинь ер нь явандаа сэтгэл зүйч болоход би хитрхи эмзэг юм шиг санагдаад хүмүүсийн асуудлыг сонсох. Тэгээд тэр хүмүүстэй хамт ингээд мэдрэнэ гэхээр би бараг тэр хүмүүсээс илүү хүн дээр тусгаж аваад байгаа юм шиг санагдаад явандаа сурах тусам. Тэгээд дээрэс нь сэтгэл зүгээр ажиллана гэдэг нь бас нөлөөллийн хувьд тэр үед л одоо харж ирсэн өнцг нь цөөн хэдэн хүнтэй маш урт хугацааны туршид ингээд холбоотой байгаад байгаа юм байна. Тэгсэн чинь зөвлөгөөний үр дүн бас өөрөө их ярвхтай. Хүмүүс relapse-ийн эсвэл явж байгаад яасан мэдрэхгүй алга болно ч гэдэг юм уу тийм. Тэгэхээр яг би хөдөлмөрийнхөө үр шимийг хаанаас яаж хараад тэнцэнээсөө жигдээд ингээд урам аваад явах уу гэж харсан чинь бас зөвлөгөөний салбар их ярвхтай санагдаад. Тэгээс цар хүрээний хувьд судалгаа хэрвээ би чанартай сайн хийдэг ийм шинжлэх ухаанч талаасаа одоо сэтгэл судлалын салбарт ажиллах юм бол нөлөөний хувьд тэгээд тэр нөлөө өргөн байх тусам тэнцэнээс надад ингэж ажиглагдах өөрчлөлтүүд бас харьцангуй өөр олон байх юм шиг санагдаад тэгэл ер нь сэтгэл яг судлаач болоод судалгаагаараа цаашаага ажиллахаар суралцахаар шийдсэн дээ. Тэгэхээр судлаач бас сэтгэл зүйч болох хоёрын хооронд бас нэг хувийн онцлог гэдэг айгүй чухал болж байна тий. Яг энэ дээр. Тийм. Тэрэн дээр бол би маш чухал. Гэтэ яг яванда бас ирээдүйд 4-5-10 жилийн дараа зөвлөгөөний салбар руу орох гэж оролдож магадгүй л гэж бодож байна. Нөгөө жоохон настай болохоор илүү амьдралын туршлагатай болоод тий. Нөгөө сэтгэл зүйн зөвлөгөө ямар үед хамгийн үр дүнтэй байх вэ буюу хизээ сэтгэл зүйч нь ямар байснараа сэтгэл зүйн зөвлөгөө авч байгаа хүн ядаж relapse хийх хугацаа нь урт байдаг ч юм уу тийм эсвэл тухайн асуудлаар дахиж зөвлөгөө авах гэж ирдэггүй тийм чанартай байдаг вэ гэдэг дээр маш олон судалгаанууд байгаа. Тэгээд тийчнээс бас харах юм бол сэтгэл зүйч маань өөрөө одоо би зөвхөн монголоор харуугаар хэлэхэд хүн шиг хүн байгаа үед зөвлөгөө авч байгаа хүний сэтгэл зүйчтэй итгэл төрдөг. Ёс зүйтэй байх юм бол итгэл төрдөг. Мэргэжлийн байх юм бол бас итгэл төрдөг. Тэгэхээр тэр итгэл төрнөө гэдэг маань бол сэтгэл зүйн зөвлөгөө амжилттай болохын хамгийн том хамгийн бусад нөгөө хүчин зүйлүүдтэй харьцуулаад үзэхэд хамгийн их нөлөөлдөг нөлөө тэр итгэл дээр гарч ирсэн судалгаанууд их олон байна. Тэгэхээр одоогоор тэр нэг итгэлийг төрүүлэх үүс юм шиг арай санагдах байгаа. Ирээдүйд тэгэхээр явж байгаа гэдэг. Ер нь бол тийм хичээж. Нэрээ бас яг тэр байдлаар тэр өнцгөр бас аягүй сайн харах хэрэгтэй юм шүү тий. Тийм баг гэж бодож байна. Одоо болохоор SE Монгол байгууллагт болохоор яг ямар үүрэгтэй ажиллаж байгаа вэ гэж. Манай байгууллага болохоор ер нь дэлхийн техник Harvard-ийн хийсэн ACL-ийн ийм зураглал үү, веб байгаа. Harvard ACL гэхэд гараад ирэх баг. Тэрнээр дэлхийн техникийн ийм нийгэм сэтгэл хөдлөлийн чадварыг хөгжүүлэх 70-80 орчим сургалтын хөтөлбөрүүд байна л да. Тэр хөтөлбөрүүд дотор агуулгаддаг одоо тэдний нэг social emotional ethical learning гэдэг одоо үндсэн нэршилтэй C learning гэдэг хөтөлбөрийн Монголд хэрэгжүүлэгч байгууллага гэсэн. Тэгээд аль биесных нь. Энэ хөтөлбөрийг болохоор Америкийн нөхцөл улсын Атлантагийн Emory их сургуульд боловсруулсан. Тэгээд нийт одоогоор бас нэг 80-аас 90 улсад хэрэгждэг. Хэрэгжүүлж байгаа улсуудад аль биесны хамгийн гол том нөгөө хэрэгжүүлэгч байгууллага гэж байдаг. Монголын хувьд болохоор манайх хамгийн анх Монголд үндсэн хэрэгжүүлэгч primary affiliator гэдэг нэршлэр одоо үйл ажиллагаа эхлүүлээд ингээд 5-6 жил
одоо болгочихно гэсэн үг. Энэ байгууллагт би нөгөө сургалтын хөтөлбөр орно гэдэг чинь үр дүнтэй байх ёстой. Үр дүнгийн тэгвэл хэмжих ёстой. Тэгэхээр би бол яг тэр хэмжилтэн дээр л ажилладаг судлаач гэсэн. Хүүхдүүдээс, багш нараас, сургуулийн удирдлагаас, магадгүй зарим тохиолдолд эцэг эхчүүдээс судалгааны аргаар өгөгдөл цуглуулад түүнийг шинжилээд үр дүн гаргаж ирээд түүгээрээ сургуулиудад болон өөрсдийн хэрэгжүүлж байгаа хөтөлбөрөө одоо сайжруулах өнцгөөс судалгаа хөгжүүлэлтийг хилцс гэдэг хэлцс. Тэгэхээр хөгжүүлэлтэн дээр нь судалгааныхаа өгөгдлийг ашиглаж дэмжлэг үзүүлдэг гэсэн юм. Гэхдээ давхар бусад хүмүүсийнхээ ажил руу ороод явдаг л да. Би бас өөрөө судлаач мөртлөө сүүлийн үед нэлээх сургалтууд орж байгаа. Тэр манай төрийн бүсийн хэрэгжүүлж байгаа төслүүд хинээс юу шаардж байна те тэр болгон дээр л хөрвж ажиллах хэрэгтэй болдог. Гэхдээ тэр харьцангуй бага. Яг сая мастерт явахаас өмнө SEL гэтээ яг official байгууллага байдаг гэдгийг ч мэдэхгүй. Гэхдээ ерөнхий нөгөө нэг ингэж зааж үзчихсэн байхгүй яг 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд нэг 2 жил. Тэр үед л яг ийм сургалт нэрээ намайг жоохон байхад орсон бол ямар гоё вэ гэд бүр бодож ирсэн өөрөө орж явахдаа. Тэгээд тэрний яг нөгөө нэг юм үр шимийн зүгээр ингээд өөрөө заанга өөрөө хүртэл ингээд гоё ингээд хүртээд багш мөртлөө хүртээ явж исэн байхгүй. Тэгээ би ингээд вау тэгээ тэрний ингээд бүр official нь ингээд Монголд байд юм биш үү гэдгийг бас мэдээд бас амар ач холбогдолтой санагдчихсан. Тэгээ бид нарт яг энэ хөтөлбөрийнхаа талаар гоё танилцуулаад Монголд орж ирээд 6 жил болж байна гэж энэ ямар сургуулиудад ер нь хамтарч ажиллаж байна. Ямар бас үр дүнгууд те гарч ийн гэдэг ч юм уу те тэр талаар. За хөтөлбөрийн хувьд болохоор ер нь нөгөө нийгэм сэтгэл хөдлөл ёс зүй гэж монголоор орчуулдаг. Хүүхдүүдэд эдгээр чадваруудыг л өгөх хамгийн том зорилготой. Гэхдээ хүүхд рүү очих нь бол ер нь хүүхдэд чиглэсэн хөтөлбөр ямар арга барилаар явах юм бол илүү амжилттай байдаг вэ гэдээ харах юм бол дийлэнхдээ багшаар дамжин хурж байгаа үед тэр сургуульд бид нэг юм үр суулгачаад тэрийгэ бүрэн ургаж гүйцэхийг нь харах боломжтой болдог гэсэн. Тэгэхгүй бол зөвхөн хүүхд рүү чиглэсэн хөтөлбөрүүд хүүхдэд очиж гингууд багш нар магадгүй хөтөлбөр цуваагүй хөтөлбөрийн тухай мэдэхгүй учраас нөгөө хөтөлбөрийнхөө очиод заасан юмыг нь хэзээ нэгэн цагт үгүйсгдэг ч юм уу. Тэнгүүд хүүхдүүд ингээд зөрчилд ордог. Тэгэхээр яг наадах чи манай яг өмнөх сургуультаар гарсан юм байна. Ажиглагдсан. Яг тэр ажиглагдсан. Зөвхөн хүүхдүүдтэй л ажиллаад идэг. Багш нар нь бидний юу хийж байгааг ч мэддэггүй. Тийм болохоор дэмждэггүй мэддэггүй болохоор. Тэгэхээр зөвхөн сэтгэл зүйчнэр нийгмийн ажилчид ингээд хичээлийг хөтөлбөрийг ороод бус багш нар мэдэхгүй байгаад тахаар хөтөлбөрт оруулж байгаа бүх нөгөө хөрөнгө, энерги, цаг, үр шим хамгийн багатай байгаад байна л гэсэн үг тийм. Тэгэхээр СИ сургалтын хувьд болохоор багш нарт бид нэр нийгэм сэтгэл хөдлөлийн ойлголтуудыг өгч хүүхдүүдэд хэрхэн энэ ойлголтуудыг заах вэ, яагаад заах вэ, яагаад заах нь чухал вэ? Мөн удирдлагуудтай уулзаж удирдлагын түвшинд тухайн сургуулийн бодлого баримт бичих хүртэл одоо нийгэм сэтгэл хөдлөлийн чадварын тухай тусгах талаас нь бид нэр одоо хамтарч ажилладаг гэсэн. Хамгийн сүүлд одоо хэрэгжүүлж байгаа сургуулийн түвшний СИ сургалтын хэрэгжилтийн юм төсөл байгаа. Түүнд харьяалагдаж хамрагдаж явж байгаа 3 сургуулийнхаа бид нэр гурвууланд нь сургуулийн бодлого, ирээдүйн чиглэл, зорилго, үнэт зүйлсэд нь одоо нийгэм сэтгэл хөдлөлийн чадварын тухай заалтуудыг тусгаж өгсөн байна. Тэгэхээр энэ үүднээс сургуулийг бид нэр ерөөсөө бүхэлдэн соёлын түвшинд хүн нэгж бүр тэр сургуульд ажиллаж байгаа статус хамаахгүй бүх хүн нийгэм сэтгэл хөдлөлийн чадрын тухай ойлголттой энийгээ хүүхдүүдэд үлгэрлэх нь бидний зөвхөн тэр сургуульд ажиллаж байгаа гэдэг үүднээс үүссэн үүрэг биш зүгээр нийгэмд насанд хүрэхч байна гэдэг нийгмийн гишүүн байна гэдгийнхаа хувьд одоо ирээдүйн үедээ юуг зааж сурах юм юуг өвлүүлэх юм гэдэг өнцгөөс нь бид нэр одоо энэ хөтөлбөрийг хэрэгжүүлдэг гэсэн. Тэгээ хүмүүс энийг бол одоо нэмэлт даалгавар биш, нэмэлт ажил биш. Энэ бол би одоо энэ Монгол улсын иргэн байхаа үүднээс те миний яг одоо байгаа байр сууриасаа хийж чадах хамгийн наад захын зүйл бол энэ шүү дээ гэдэг л одоо нөлөөллийг үзүүлэх хамгийн том ажил гэдэг гэсэн. Тэгээд энэ нөлөөллийг авцсан энэ насанд хүрэхчид багш нар сургууль дээр ажиллаж байгаа үед хүүхдүүдэд хичээл орж байгаа үед хүүхдүүдийн амьдрал ямар ч байж болно те. Тэр ямар ч одоо байж болох эрсээс ялгаатай 40-50 хүүхдүүд нэг ангид цуглдсан. Хувь-хувьдаа боловсрал эзэмшгэ байж байгаа байхгүй. Гэтэл нөгөө нэг арын амьдралын асуудлууд, амьдралын түүх чинь хүүхдүүдийн зорилго,
үйл ажиллагаа, мотивац ямар нэгэн зүйлийг тогтоочоод урт хугацаанд санах тэр бүх чадваруудад нөлөөлж идэв. Тэгэхээр тэр хичээлийг орж байгаа багш ийм насанд хүрэгч байж чадсанараа хүүхэд болгонтой нийгэмсэл хөдлийн чадварын одоо чадвартайгаар харьцсанараа багш өөрийгөө зөв илэрхийлснээр өөрөө ажилласаа халшраагүй багш өөрөө аз жаргалтай амар тайван байж хүүхдүүдтэй харьцах юм бол арын амьдралын асуудлууд хүүхдүүдэд харьцангуй бага тусдаг. Тэгснээрээ одоо байгаа зүйл дээр илүү анхаарлаа хандуулж багшийн өгөх гээд байгаа сургуулийн өгөх гээд байгаа тэр мэдлэгийг одоо цаанаасаа өөрийгөө сэтэлжүүлж сурч эхэлдэг гэсэн. Энийг бол одоо бид нэр self determination theory гэдэг зүйлээр бол мэдэх бах. Үүний тухай илүү бас судлаад үзэх юм бол энэ хүүхэд хүн хизээ юу хийхэд яаж сэтэлждэг гэдэг талаар маш том юм салбар байгаа тийм. Тэгэхээр сургуулийн хувьд болохоор тийм хүүхдийн хувьд болохоор хичээлийн хувьд академик амжилтын хувьд ингэж сэтэлжиж явдаг. Цогцол гэсэн. Ерөөсө ганцхан бид нар яг ийм хийдэг гэдэг зүйл байхгүй. Ер нь ингээд бүх нэгж дээр нь анхаарч ажилтдаг байгаа. Тэгээ хамгийн гол одоо бас нөгөө өгөх гээд байгаа юм нь хин хинд нь нийгэмсэл хөдлийн чадвар. Нийгэмсэл хөдлийн чадвар гэдэг хоёулаа одоо утгагүй л дэлгэрэнгүй ярих байх тийм. Тэрийг өгөх. Тэгээд давхар нөгөө ёс зүй гэж аа. Ёс зүй болохоор манай хөтөлбөрийн хувьд юу гэж үздэг вэ гэхээр ёс зүй бол өөрөө бас философийн шинжилгээ ухаан дотор маш том үндсэн одоо 3 судалгааны нэг гэж явдаг тийм. Тэр ёс зүйн хувьд бид нэр юу гэж ёс зүйг тодорхойлж хүүхдүүдэд багш нарт ёс зүйн чиглэл баримжааг өгдөг вэ гэхээр хин нэгэнд хор хохирол учруулахгүй юу гэдэг үүднээс л өөрийн хийж байгаа үйлдэлийг цэгнж байх юм бол тэр бол одоо си сургалтын хувьд ёс зүйтэй үйлдэлээ гэж бид нэр одоогоор бол томилж байгаа гэсэн. Мэдээж яг энэ судалгатууныхаа хувьд ёс зүй гэдэг бол өөр маш том маргаантай зүйл. Гэхдээ бид нэр л хүүхдүүдэд хүмүүст насанд хүрэгчдэд хин нэгэнд хандаж хэлж байгаа үгээ эсвэл хин нэгэнд хийж байгаа үйлдэлээ ирээдүйд тэр чинь ингээ нөгөө гинжээ холбоогоор харилцан хамааралтай interconnected interdependent хорвоошнс дээр бид нар одоо бол амьдарч байгаа бол тэгээд дээрэс нь chaotic те хизээч юугч бүрэн таамаглах боломжгүй байгаа ийм хорвоошнс амьдарч ажиллаж байгаа бол одоо хийж байгаа үйлдэлээ дор бүрний цэгнэх хэрэгтэй болж байгаа байхгүй те тэр цэгнэхтэрээ тавьж байгаа нэг хэмжүүрээ миний хэлэх үг хийж байгаа үйлдэл бусад хор өнөрлөх учруулах уу гэдэг л нэг хэмжүүрийг оруулж ачаа гэдэг тийм санаа гэсэн. Тэгээд харж чадах юм бол одоо багшийн хувьд, хүүхдүүдийн хувьд хин нэгэндээ харьцахдаа хин нэгэндээ тайван байдлыг нь алдагдуулахгүй, аз жаргалгүй болгохгүй байх нь шүү дээ. Тийм байна. Яг тэр санаа бас амар практик асуудал санагдлаа. Нөгөө нэг биднийг зөвөр хэрэгжүүлж хахад одоо манай удирдлагууд эсвэл багш нар нөгөө нэг багш нарт өөрсдөд нь тэр ACL гэдэг одоо сургалт ч юм уу тэрний өгөөжийг харсан ямар ч туршлага байгааг болохоор бас тэн дээр яг ийм ойлголтын зүрх айгүйх гард юм байна. Тэгээд сая чиний ярьж байхад бас нэг багш өөрөө ингээд сэтгэл нь ингээд тогтуун байгаад ирэнгүүт хүүхдүүд сэтэлж эхэлдэг гэдэг нь бас амар шууд туслаа нэрээ наа чин бүр амар чухал санаа байгаад байгаа байхгүй юу. Яг нөгөө нэг зөвлөгөөн дээр хүртэл сэтгэл зүйч өөрөө доктортой бишээвэл нөгөө үйлчлүүлэгчээ тогтоон барьж чадахгүй. Тийм болохоор тэнд ингээд одоо үр дүнтэй зөвлөгөө болж чадахгүй гэж бид нар тайлбарлаж шүү дээ. Тэнгуут яг хүүхдүүдээр ч гэсэн энэ бас ингэж адилхан хэрэгжилтний юм биш үү. Тэгээд тэрний чи сая хэлжсэндээ self determination theory гэдэг. Тэр бас уншмаар санагдлаа шүү. Ааха. Би сая жаа ярьжсэн чинь нөгөө сургуулиудад ямар өөрчлөлт харагдчихээн, өөрчлөлт анзаарэгдсэн үү гэж асуусныг санчлаа. Ааха. Хамгийн зүгээр миний сэтгэлд ойр байгаа маш олон судалгааны үр дүнгээс тэр багш нартай яриад саналцдаг сонсоод хүүхдүүдтэй уулзаад эцэг эхчүүдтэй яриад байж хахад маш олон одоо юм бодит кейсүүд байна л да өөрчлөгдөж байгаа сургуулийн уур амьсгал өөрчлөгдснөөс болж багш нар илүү аз жаргалтай амар тайван болж байгаа. Багш илүү аз жаргалтай амар тайван болонгууд хүүхдүүдийн амжилт бас давхар нэмэгдэж байгаа тийм. Хамгийн наадлын жишээ болохоор одоо бид нэр сургуулийн төвшөнд си сургалтыг хэрэгжүүлэх төсөлд хамрагдсан 3 сургууль дээр очиод багш нараас хүүхдүүдээс ярилцлага судалгаа аваад явж байхад дөнгөж сайхан шинээр байгуулагдсан сургууль энэ тэндээс хүүхдүүдийг хэлсүүлж аваад ингээд эхэлж байгаа үедээ манайхтай хамтраад төсөлд хэлсээд ингээд эхэлж ирсэн. Тэгсэн чинь тэнд нөгөө энэ тэндээс ирсэн олон янзын хүүхдүүд чинь сургуулаасаа
юу хүсэж байгаа бол тий сургууль зорилго чиглэлээ 5-10 жилийн төлөвлөгөөгөө яаж гаргавал та нарт сургууль багш нар чинь яг юу өгөөсэй гэж хүсэж байна гэж хүүхдүүдээс асуухад нэг охин байсан 10 дугаар анги. За. Манай өмнөх сургуульд ерөөсөө ийм орчин нэгж байгаагүй. Багш нар хизээж хүүхдүүдтэй ингэж харьцдаг байгаа. Хүүхдүүд нэгэндээ ингэж тусалж дэмждэг байгаагүй. Болохоор би яг одоо юу хүсэх юм мэдэхгүй байгааднаа. Одоо байгаа манайд хангалттай гэж. Зөвхөн 10 дугаар ангийн тэр нэг хүүхэд биш. Тэр үед бид нэр 10 дугаар анги, 9 дугаар анги, 8 7 дугаар ангийн хүүхдүүдээс ингэ төлөвлөлтөд нь уулзчихсан. Бусад төвшний хүүхдүүд ч гэсэндээ миний хамгийн дуртай хичээл бол багш силийн хичээлийг ороход эсвэл багш хичээл дээр силийн агуулгуудыг ороход хамгийн дуртай. Яагаад тэгэхээр би өөрийнхөө байж чаддаг хинээс ч айхгүй өөрийнхөө мэдрэмжийг таньж мэдхийн төлөө би өөрийгөө илүү ойлгохын төлөө тэр хичээл байдаг болохоор ойлгодог учраас хамгийн дуртай хичээл си хичээл гэж хэлж байна. Тэгэхээр нэгэнт орж байгаа хичээлдээ ямар нэгэн хичээлдээ хүүхэд ер нь л зүгээр дуртай байна гэдэг маш том одоо сайнны дохио. Яагаад тэгэхээр бид нэр хүүхэд болгоныг яг өв тэгш нэг зүйлийг хийж чаддаг болгож хизээч чадахгүй. Хүүхэд болгоны суур өгөгдөл, авьяас чадвар, мөн гэр орон болон бусад эдийн засгийн улс төрийн нөхцөл байдал энэ хүчин зүйлүүд орж ирснээр хүүхэд болгоны явах амьдралын замлал чиглэл өөр байгаа тийм. Гэхдээ тэндээ ямарваа нэгэн зорилго чиглэлийг хүүхэд олоод авцсан өөрөө өөрийгөө түүгээр урамшуулдаг болцсон байгаа тохиолдолд бид нар за ямар ч л байсан боловсролын хувьд тэр хүүхдэд ийм үр хөвчлөө шүү гэж харах боломж бүрдэж байгаа байхгүй. Суурн тийм. Миний хувьд бол хизээч би математикта сайн хүүхэд байгаа. Одоо манай магадгүй 10 жил математик ордог гэсэн, физик ордог гэсэн хүмүүс багш нар миний одоо хэн болцсон байгаа яаж явж байгааг харах юм бол ингээд гайх байх гэж боддог байхгүй юу. Би ч өөрийгөө ерөөсөө ингээд судалгаа хийгээд бусад багш нарт хичээл ороод хүүхдүүдэд нөлөөлөө явж ийн гэж төсөөлч байгаагүй ерөөсөө бүр толгойд шорж ирж байгаагүй. Тэгэхээр гэхдээ би юунд дуртай байсан бэ гэхээр англи хэлэнд дуртай байсан, нийгэмд дуртай байсан. Тэгэл болоо. Тэгээ тэр хоёр зүйлийг болохоор одоо боловсролын сэтгэл судлалд боловсрол юу гэж хэлж байгаа вэ гэхээр хүн болгоны өөрийн хүч чадал буюу давуу тал англиар бол strength гэж нэрлэж байгаа. Энэ strength based approach гэдэг зүйл гарч ирснээрээ ер нь яагаад гарч ирсэн юм бэ гэхээр бид нэр хүний хүүхдийн давуу тал, ур чадвар, авьяас юу байна гэдэг дээр нь дөрөөлж бусад зүйлүүдийг чиглүүлж өгөх юм бол хүүхэд өөрийгөө аваад явчих чадах юм. Тэрнээс бид нэр чадахгүй зүйл дээр нь төвлөрөө заавал чаддаг болох гээд байх юм бол хүүхдийг улам унтраагаад улам хүчлэх тусам улам цаашаа түлхээд байдаг зүйл. Вау. Тэгэхээр бас энэ SEL сургалт яг тэр нэг хүүхэд өөрийнхөө давуу талыг олж харахад нь бас тутаад шүү дээ. Заах арга зүйн хоёр нэг чухал санаа байгаа нь юу гэхээр маш олон юм заах арга зүйн шинэ хамгийн сүүлийн үеийн судалгаагаар хамгийн үр дүнтэй гэж нотлогдсон одоо бүхэл зүйлүүдийг шингээсэн л хөтөлбөрлөлтөө. Амар рекламч ааш. Гэхдээ хоёр арга барил нь юу гэхээр нэгдүгürt trauma informed practice буюу бид амьдралынхаа турш ямар нэгэн байдлаар сэтгэл зүйд гэмтэл учруулах одоо монголоор бол нөгөө сэтгцийн гэмтэл юм уу эсвэл сэтгэл зүйн гэмтэл гэж нэрлэдэг байгаа. Traumatic одоо дурсамж үлдээх үйл явдалтай учирдаг аль эсвэл хизээний учирсан байдаг. Тийм учраас түүнийг харгалзан үзэж хин нэгэнтэй харьцах нэг ялангуяа багш болон сургуулийн орчинд ажиллаж байгаа бусад ажилчид тухайн хүүхдүүдэд амьдралд нь юу ч тохиолдож магадгүй учраас түүнийг нь одоо өдөөсөн биш тэрийг нь эргэн сануулахааргүй үг хэллэг үйлдэлүүдийг ашиглаж одоо хичээлээ орох нь нэм чухал юм гэдэг нэг санаа. Түүний тулд багш өөрөө нөгөө нийгэм сэтгэл хөдлөлийн чадварын хувьд маш сайн хөгжсөн байх хэрэгтэй болж байгаа байхгүй тийм. Хэрвээ өөрийнхөө уурыг удирдах хянч чаддгүй багш байх юм бол нэг чанга дуугаар анги дотор орилоход тэнд сууж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь зүгээр л тэр хүн ууралж байгаа учраас дугуй болох биш. Маш их айдас мэдэрж байгаа учраас дугуй болчихж байгаа. Тэр айдсыг хүн мэдрэхийг хүсдэггүй шүү дээ. Үргэлжил айдас таагүй мэдрэмжүүдээс хол байж илүү эерэг аз жаргал баяр баясгал гэсэн мэдрэмжийг л мэдрэхийг хүсдэг. Тийм учраас айдсыг мэдрэхгүй тулд дугуй болж байна гэсэн. Тэр хүмүүстүүдийг айдсаар удирдах гэдэг байна тийм. Тэгэхээр энэ айдсаар удирдах гэдэг зүйлүүд чинь өөрөө нөгөө нэг
traumatic eventтэй шууд холбогдож байгаа. Traumatic event тохиолдоход үйл явдал тохиолдоход бид нэр хамгийн түрүүнд айдас, түгшүүр, сандрал, стрессийг л мэдэрдэг. Тэр цочмог стресс, айдсууд биднэрт тархинд маань гүн хадгалагдах травмаг үлдчихэж байгаа. Тэр нэг айдас төрөхөд л бид нэр эргээд эсвэл асар хамгаалагч хин нэгэн хизээ нэгэн цаг над руу ойролт загинж зодж исэн дурсамжийг иргэн санах боломжтой байгаа. Эрсдэлтэй гэсэн. Тэр дурсамж ороод ирж байгаа бол 40 минутын турш хүүхэд багшийн зааж байгаа зүйлийг нь тогтооё гэдэг сэтэл хэр байх вэ? Багш зааж байгаа зүйлийг нь бичиж авчаад анхаарал нь тэр дурсамж байгаа тухай бодоод исэн юм чинь яг одоо цээжлэх ёстой зүйл дээрээ анхаарал нь төвлөрөхгүй байгаа бол ой тогтоолт чи яаж ажиллах юм те? Тийм шүү дээ. Гэдэг нөгөө тань мэдэх хүн бусад асуудлууд хүртэл ороод ирж байна. Тэгэхээр trauma informed practice гэдэг бол маш чухал нэг зүйл. Хоёрдугаар болохоор strength based approach буюу бид нэр хүүхдүүдийг багш нарыг чадахгүй зүйлийг нь чаддаг болтол буюу хин бүх хүүхдийг өв тэгш байлгах дээр биш чаддаг зүйлийг нь илүү сануулад тэр хүүхдүүдэд чаддаг зүйлээ урдаа барьж бусад зүйлээ түүгээрээ ингэж чирж явах боломжийг нь олгож байгаа гэсэн. Тэрнээс хамаг чадахгүй юм урдаа тавьчаад чаддаг зүйлээ хойноо орхичоод чадахгүй зүйлээ ингэж түлхээд байна гэдэг чинь хүүхдэд маш том ачаа болно гэсэн. Тийм хоёр одоо арга зүй байгаа да. Наад зөвлөл чинь бас амар яг одоо менюс ч гэсэн тохиолддог зөвлөлөө шүү дээ. Харин нэр яг одоо нөгөө нэг 10 дугаар ангид тэр охин юу гэж хэлж ирснийг нь бодоход би шууд өөлцсөн байхгүй. Яагаад өөлцсөн бэ гэхээр вау одоо надаа ийм боломж байсан бол тэ. Яагаад миний сурсан сургууль ийм байж болоогүй бол гэдэг тэр зүйл. Хоёрдугаар хөөх миний хийж байгаа зүйл яг нөгөө миний хүсч мөрөөдөж исэн шиг хин нэгэн хүүхдэд нөлөөлж чадчихна гэдэг тэр зүйлийг энэ хоёр зүйлийг бодоод хараад уйлал за би ерөөсөө энэ нэг сургуульд энэ нэг хүүхдэд нөлөөлж чадж байгаа бол Монгол улсад нийт 800 гаруй ерөнхий боловсролын сургууль. Тэр бол тэр бүх хүүхдүүдэд ийм орчныг бий болгож өгье тийм гэдэг тэр сэтлийг бас дахиж авч ирсэн. Ямар гоё юм бэ наач нэр юм. Тэгэхээр хүрчийн зүрхэнд хүрж шүү. Тэр touching story. Чамаа нөгөө хамгийн ихний нөгөө нэг зарчмыг ярьж хахад надад бас нэг дурсамж орж ирж байна. Би яг нэгдүгээр ангид байсан байхгүй юу? Багштай нэгдүгээр ангидаа нөгөө нэг математикийн хичээлээ үзүүлэх гээд тэгээ манай багш намайг алдсан байсан байхгүй юу? Тэгээ манай багш намайг бүр ингэж суудал зөгчижсэн байхгүй юу? Бүр ингэж анги хамт олны өмнө бүр аимш тэр дурсамж бол ингэж тэгэл би ингэж миний нүүр улаагаал чимжиж улаагаал манай анги хүүхдээ чинь бүгдээрээ инээгээл тэгээл сууж байгаа байхгүй юу? Тэр чинь тэгээд миний хувьд одоо ингээд ерөөсөө мартагдахгүй. Дахиад re-trauma бараг тийм болж байгаа байхгүй. Тэгээд яг тэр нөгөө нэг trauma based гэд чи сая ярьсан чинь пөөх бүр тэгж гүн орж байгаа юм байна. Тэгвэл тэгж гүн багш нар мэддэг болчих юм бол нэр ямар гоё вэ те. Яагаад гэвэл ингээд багш нар чинь зарим хүүхдүүдэл магадгүй аав ээж нь арих үүдэг Монголд айгүй их жишээ байгаа шүү те. Сургуультай ирлээ багш нар ч гэсэн дахиад хүчирхийлдэг байх юм бол тэр хүүхд ямар ч хөв найдвар байхгүй болж байгаа байхгүй тий. Багш нь ямар нэгэн найдвар өгдөг ядаж байвал тий. Тэнд ямар нэгэн юм бий болж тий. Одоо маш олон сүүлийн үеийн сэтгэл судлалын замгуулийн шинжилгээ ухааны номнууд дээрээс хүмүүсээс харж байгаа байхаа. AC буюу Adverse Childhood Experience гэдэг зүйлийн тухай. Тэр одоо хүүхдийн бага насны амьдралд ер нь хүүхэд наснд тохиолдох боломжтой юм. Ер нь нормал тархалтаараа харах юм бол нормалаас нэлийн хүнд хэцүү амьдралыг тулж байгаа туршлагыг хэлж байгаа байхгүй. Тэр хүнд хэцүүд нь чинь юу орж ийнэ гэвэл магадгүй асран хамгаалагч хин нэг нь масуурлах байцны хамааралтай. Эсвэл согтуур ухааны хамааралтай. Мөрөөдөд тоглоомд донтсон ч юм уу тийм. Аль эсвэл хүүхэд өөрөө бие махбодын болон сэтгэл мэдрэмжийн хувьд хүчирхийлэлт төртдөг. Үл хайхралт төртдөг. Бүр ингээд байгаль одоо хувь заяагаараа тэр хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй хүний одоо хүүхэд болж төрж болно тийм учраас хүүхэд өөрөөсөө бусад нормалтай харьцуулахад арай жаахан илүү хүчин чармаалт гаргах зайлшгүй одоо ийм суурь дээр төрсэн байгаа. Тийм гэр бүлд өссөн амьдарч байгаа гэсэн. Энэ үед хэрвээ хүүхдүүдийн adverse childhood experience нь нэгээс олон тоогоор хамгийн гол нь 4 хүртэл одоо гэдэг тоо байгаа. 4 болон түүнээс дээш хавсраад тохиолдчих юм бол. Жишээ нь би
манай аав сургууль байсан хамааралтай байжгаад ослоор өөд болчлоо гэж үү. Тэр чинь гэр бүлийн асран бол гэж хин нэг нь байхгүй анхаас өн чинь бүтэн хүн чинь байна гэдэг чинь өөрөө бас нэг саад бэрхшээл даван тулах хэвээр саад бэрхшээл болчих. Тэгээ байжсэн чинь магадгүй манай гэрт маш хүн хэмжээний санхүүгийн асуудал тохиолдоод тэрнээс болоод бид нэр өдөр тутмдаа идэх хоолгүй болоод ингээд ийм дөрвөн амьдралын үйл явдал хүүхдэд тохиолдсон байхад түүнийг нь бид нэр ямарваа нэгэн байдлаар илэршүүлэхгүй бол насан туршийн хойно одоо өдөл нас хүртлээ те амьдарч явах хугацаанд зүрхний шигдээсээр аль эсвэл депрессээр аль эсвэл бүр амиа орлох эрсдэл 1000 дахин 300 400 500 тэгээ 1000 хүртэл нэмэгддэг. 1000 хувиар нэмэгддэг уучлаарай 1000 дахин гэнэ 1000 хувиар нэмэгддэг. Бусад нөгөө энэ 4 болон түүнээс доош саад бэрхшээлтэй тулгарч байгаа хүүхдэдтэй харьцуулахад гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эвнийг яаж илэршүүлэх боломжтой юм буруу тэр бампер болж байгаа. Одоо нөгөө халахвч зөөлөвч болох боломжтой хүн хинбэ гэхээр хүүхдэд хамгийн ойр байгаа өөр нэг насанд хүрэгч болох ангийн багш альцуул хичээл орж байгаа багш байх боломжтой. Тэр хүүхдийн амьдралдаа туулсан туршлагаас нь үүсэж байгаа тэр сөрөг сэтгэл хөдлөлүүдийг хэн нэгэн насанд хүрэгч сонсож өгч чадах юм бол ингээд сэтгэлийг нь тайвшруулж өгч чадах юм бол нөгөө нэг 300-аас 1000 хүртэлх хувийн сөрөг нөлөөтэй байгаа эффектийг 0 болсон багасгах боломжтой. Бүр хизээч тэр амьдралыг туулаагүй юм шиг дараачийн амьдралууд үргэлжлэх боломжтой байгаа хэрэг. Энэ зөвхөн ангийн багш биш, эмээ өвөө, ах эгч тэр хүүхдийн итгэл даасан хинч байж болно. Одоо миний хувьд бол хамгийн ойр байдаг жишээ хамгийн бага наснаас одоо тэр бампер болж исэн хүн хэн байна уу гэхээр манай байрны ах нар байгаа байхгүй чинь. Манай гэр бүлд маш хэцүү нөгөө нэг миний битгий туулаасаа гэсэн зүйлээс чинь би зүхтаал PC орно, PC тоглоно, эсвэл байран дээр найзуудтайгаа уулзал найзуудтайгаа гэж. Тэгвэл байрны ах нар гэдэг хүмүүс намайг амьдралд хаашаа явах уу гэдгийг чиглүүлж өгсөн хамгийн анхны хүмүүс байсан байгаа юм. Би гэрт болж байгаа бүх зүйлээ найзуудтайгаа болон байрны ах нартайгаа уулзсангуудаа мартаж чаддаг. Тэр хүмүүс надад үлгэр дуурайл болж исэн баг. Гэтэ энд нэг эрсдэл. Нэг эрсдэл нь юу гэхээр би өөрөө доктортой насанд хүрэгч болоогүй байгаа хүмүүсээс чиглүүлэг аваад яваад байна гэхээр тэр чиглүүлэг аль нэг газар алдаатай байсан байж магадгүй болчих жоохгүй тийм. Тийм учраас энэ заавал юм доктортой насанд хүрэгч байх хэрэгтэй. Тэгтээ багш байна уу, ах эгч байна, аав ээж байна, эмээ өвөө байна хамаагүй. Тийм л байх хэрэгтэй. Вау. Тэгэхээр саяны чиний хэлсэн өвчин ямар үг байлаа? Adverse childhood experience ACE гэж. Энэ болохоор чиний одоо ярьж байгаа нэг хэрэг бампер болох хин нэгэн байлаа гэхэд тэр 1000% тэг хүртэл болох боломжтой гэдэг нь болохоор бас судалгаа гэсэн үг тий. ACE бол одоо trauma болон PTSD холбоотой судалгаануудад хамгийн тэргүүлж явж байгаа судалгааны үр дүн. Вау. Олон улсад тэгдэж байгаа судалгаануудаас харагддаг. За зөндөө их судалгаа сонсч байна гэсэн гоё яа шүү. ACE. Тэгээ бид нөгөө сил сургалтын хүрээнд энийг бас багш нарт таниулдаг гэсэн. Trauma informed байх тийм. Яагаад байх хэрэгтэй юм бэ гэвэл хүүхдүүдийн амьдрал чинь ийм эрсдэс өөр байгаа. Зөвхөн яг нэг арга барилаараа магадгүй өдөө хүртэл амжилттай яваад байсан байж болно. Гэхдээ тэр амжилтын дунд чинь бас орхигдсон хүмүүс байгаа гэдгийг байсан байж магадгүй гэдгийг ингээд санаад дараачихаа удаа хүүхдүүдэд хичээл орохдоо хүн болгонд хүргэх тэр үр нөлөөгөө илүү их байлгахаа гэх юм бол одоо энэ талаас нь харж үзээч гэдэг зүйлийг тэр нөлөөллийг л хийх гэж байна гэсэн. Одоо яг ACE сургалт дотор ер нь ямар ерөнхий чадваруудыг хөгжүүлэх одоо юу үндсэн чадваруудыг хөгжүүлэх юмнууд байна. Хоёул тэр сэдвээр бас жоохон орё тий. За тийм. Нөгөө Harvard-ийн хийсэн зураглалаар бол 70 эд хөтөлбөр байгаас яагаад 70 эд хөтөлбөр болчихж байна гэхээр нөгөө хөгжүүлж байгаа чадваруудаас хоорондоо ялгарч байна. Тэгэхээр ACE гэдэг нэг том нэршил байвч түүн дотор байгаа хөтөлбөрүүд арай өөр чадварууд дээр илүү чухалчилж анхаарад ингэ яваад. Зарим чадварууд нь зарим хөтөлбөрт нь байхгүй байдаг ч юм уу. C сургалтын хувьд болохоор нийт 9 competence буюу 9 чадамжийг хүүхдүүдэд олгохыг хичээдэг. Тэр нь хамрах хүрээ болон хөгжих тухайн чадварын хөгжлийн ирэмбэрээ ингээд 3 матрицтай болоод 9 чадвар маань орж ирдэг гэсэн. Тэрэн дээр
би хэрвээ нөгөө боломжтой хамгаалж чамаар зургийг явуулчих чи энэ хэсэг дээр нөгөө оруулаад харуулвал тий. Тэр үсэн чадамж маань хамгийн эхлээд юунаас эхэлдэг вэ гэхээр хүүхэд болон багш өөрөө өөрийнхөө мэдрэмжийг таньж мэдэх буюу self awareness гэдэг чадвараас эхлээд self awareness-ээс цаашлаад өөрийнхөө мэдрэмжийг зөвөр одоо удирдах чиглүүлэх буюу self regulation. Тэгээд одоо хоёр дахь шат нь болж байгаа гэсэн үг тийм. Гурав дахь болохоор тэр regulate хийж байгаа дээрээ үндэслээд бусад хүмүүсийн мэдрэмжийг ойлгох. Тэр бусад хүмүүсийн мэдрэмжэн дээр одоо зохих үйлдэлийг үгийг хэлж үр ашигтай харилцаанд орох чадвар хэлж байгаа гэсэн үг. Тэнийг уурлаж болно шүү дээ тийм. Уурлангууд нь дагаад уурлаад тэгээ хоорондоо мөргөлдөд ах юм бол хизээш тийм харилцаа холбоо үүсэхгүй эсвэл хамтрал үүсэх боломжгүй болчихж байгаа байхгүй тийм. Эсвэл үр бүтээмж гарах боломжгүй ч юм. Эсвэл тухайн хүнд сөрөг мэдрэмж төрүүлээд сөрөг дурсамж үлдэх үйс ингээл үйл явдлууд болоод байна гэсэн. Тэгэхээр тэр тал руу. Тэгэнгүүт доошоогоо яадаг вэ гэхээр хамрах хүрээгээр эхлээд өөрийнхөө мэдрэмжний дээрээ байсан бол бусдын мэдрэмж болоод хамгийн сүүлд нь системийн түвшинд буюу зөвхөн би болон миний найз хайртай хамт олон маань биш. Сургуулийн түвшинд, дүүргийн хорооны түвшинд, улсын хотын түвшинд, тэгээ бүр дэлхийн нийтийн түвшинд энэ чадвараа би яаж ашиглах юм бэ гэдэг дээр хүүхдүүд зааж өгдөг. Тэгэхээр дэлхийн иргэн байхын тухай ярьдаг гэсэн. Дэлхийн иргэн байх тухай ярихангуут одоо бид нөгөө доктортой хөгжлийн зорилтуудын 4-7-ыг ярихаас өөр аргагүй болж байна. 4-7 дээр юу гэж тусгасан байгаа вэ гэхээр боловсрал доктортой хөгжлийн зорилгоч нь ерөөсөө л тэр 17 салбарын хүрээнд яаж одоо чанартай байх тухай л ярьж байгаа тийм. Тэнгүүд 4-7 болохоор боловсролын тухай 4 бол боловсрал 4-7-нд боловсрал чанартай байхын нэг том зүйл нь дэлхийн иргэний боловсролыг боловсролын байгууллагууд хүүхдүүдэд өгөх нь одоо нэг том чухал зүйлээ гэсэн байна. Тэнгүүд дэлхийн иргэн байна гэдэг нь юу хэлж байна вэ гэхээр би бусад одоо нөгөө товч дараал дэлхийдээ холбогдох боломжтой болсон байгаа хорвоо ертөнцийн өөрөөсөө бусад хүмүүсийг угсаа гарвал арьс өнгө эсвэл тэр хүмүүсийн төлөөлж буй соёл иргэншил үүх түүхээр нь ялгарлан гадуурхаж тэр хүнд тэр үүх түүхийг нь тусгаж өөрөө үзэн ядахгүй ядаж байх тийм. Тэгээд бусад хүмүүст одоо ямар нэгэн хор охирол учруулахгүйгээр би дэлхийн нөгөө өнцөгт очиод амьдарч чаддаг, ажиллаж чаддаг. Тэр хүмүүстэй зэрэгцэн оршиж чаддаг. Буюу инх тунх амар тайван байх хорвоо ертөнцийг бүтээхэд энэ дэлхийн иргэний боловсрол гэдэг хэрэгтэй чухал байна гэдэг үүднээс энэ дэлхийн иргэний боловсрол орж ирсэн байна. Тэгэхээр сий сургуулийн хувьд болохоор түүнийг ч гэсэндээ шингээгээд системийн түвшинд энэ хүн төрөлхтөн чи анх үүснээс хойш нийгэм гэдэг системийг чадах ятгаараа л угсарлаа шүү дээ. Бүх зүйлүүд хүний толгоноос л гарсан зүйлүүд байна. Тэр гарсан зүйлүүдийг өөрчлөх боломжтой байна гэдэг. Миний хийсэн үйлдэл явандаа энэ системд нөлөөлж болох юм байна. Тэгвэл би энэ нийгмээс, энэ системээс надад таалагдахгүй байгаа зүйлийг өөр босод хүмүүст ээлтэй болгохын тулд би юу хийж чадах вэ гэдэг өнцгөөс хүртэл хүүхдүүд харж эхэлдэг гэсэн. Тэгэхээр би зүгээр л нэг юм хинч биш хүн штэ, хүүхд штэ. Би юу ч хийсэн бэ, яасан ч бай тэгээд ер нь ямар хамаатай. Би байж байгаа л гэл байхгүй болчихно гэдэг ч юм те. Энэ бол нөгөө харилцан хамаарлын interconnected болон interdependency өнцгөөс харах юм бол худал төсөл баггүй буруу дүгнэлт гэсэн. Бид нэр хүн болоод төрөөд энэ нийгэмд харилцан хамааралтай явж л байгаа бол үргэлж өөр хин нэгэнд эсвэл олонход нөлөөлж байгаа. Тэр нөлөөлөл маань эерэг байх юм уу, сөрөг байх юм уу? Чи юу хүсэж байна? Хэрвээ чамд Монгол улсаас, Улаанбаатар хотоос, сургуулиас чинь, ангиас чинь таалагдахгүй зүйл байх юм бол чи ч гэсэн өөрчилж чадна шүү дээ. Тэн дээр чи дуу хоолойгоо чөлөөтэй өрг айхгүй бай. Тэгэхэд чинь насанд хүрэхчд сургуулийн багш нар чинь чамайг нээлттэй сонсож чаднаа гэдэг баталгааг бид нөр өгмөр байгаа байхгүй. Тийм учраас нөгөө багш нарт нь бас өгөөд хүүхдүүд өөрсдөө илэрхийлэхэд нь сонсооч, хүлээж аваач. Ядаж ангидаа баримтлах ангийн дүрмээ хүүхдүүдээр өөрсдөө нь гаргуулаач гэдэг дээрээс чинь манай хичээл одоо бүр эхэлдэг байхгүй. Тэгэхгүй нөгөө дийлэнхтэй багш нар ийм байх ёстой. Шалан дээр хар зураас гаргаж болохгүй гэл хэлчин. Түүнийг дагаж биелүүлээг бол ямар нэгэн шийтгэл хүлээн. Гэтэл хүүхдүүд үнэхээр түүнийг хүссэн үг харах юм бол магадгүй үгүй гэж магадгүй. Өөр хүүхд өөрийнхөө хүсээгүй байгаа зүйлийг хин нэгнээр шахуулж хийлгүүлнэ гэдэг чинь өөрөө тэгээд л зөрчлийн одоо уурхай болчихгоо гэсэн үг шүү дээ. Нэрээ тийм ээ те. Тэгээ нөгөө нэг чамаг ярьжсэн чинь нөгөө нэг
илүү одоо ер нь бол тэгэл хаашаач очсон multicultural байгаа шүү дээ. Бид нэр янз бүрийн орны хүмүүстэй харилцах хэрэгтэй болно. Тэгээд ирэнгуут тэр бас айгу чухал санагдлаа. Тэгээ одоо нэг Монгол нэг culture байгаа шүү дээ. Том үний өдөөс бити юм яриад яг чам ингээс сонсон ч миний 10 жил яг тийм байлуу гингууд багш нар зүгээр чимээгүй л алгачдаг байсан байгаа байхгүй юу. Тэнгууд одоо ингээд нэг юм шаал нэг юм хайргаар юм сонсож байгаа юм шиг чам ингээд хилэнгууд яг тэгж сонсогдоод байгаа байхгүй юу. Гэхдээ яг why not те наа чи бүр амар чухал чадвар юм шиг санагдчихэв. Тийм ялангуяа Монголд. Харин нөгөө ихэд барууны одоо ихэд улс төрчих дуртай хүмүүс бол одоо барууны үзэл ч юм уу те энэ чөлөөтэй соёлын эдийн засгийн засаглалын хэвлэн баяртай улсуудын зүйлийг наашаа авчирч оруулж ирэх гэж бас харж иж магадгүй. Гэтэл энэ бол ерөөсөө улс төр ерөөсөө тэр барууны соёл энд хамаагүй. Юун дээр тулгуурлаж байгаа вэ гэхээр сэтгэл судлалын нийгмийн шинжилгээ ухааны судалгааны үр дүнгуудээр сурлаж байна. Энэ судалгааны үр дүнгууд Азийн, Зүүн өмнөд Азийн, Төв Азийн, Европын, Скандинавын орнуудын ингээд 80-90 улсад туршигдаад судалгаанууд хийгдээд универсалны ер нь бол ажиллаж шүү. Ажиллахаар байна тийм. Энэ зүйлүүдийг нь хангаад өгчих юм бол хүүхдүүдийн сурлагын амжилт, амьдралдаа сэтгэл ханамжтай байх, аз жаргалтай байх, нийгэмдээ идэвхтэй оролцдог, өөрийнхөө улсыг төлөөлөх хүч. Одоо бид нөгөө physical Asia-гаас харлаа шүү дээ. Тэнд очисон хүмүүс Монгол улсаа ямар сайн төлөөлж чадчихна вэ гэдэг. Гэтэл тэнд очисон хүмүүс төлөөлж чадахгүй хүмүүс байсан байж бас болно шүү дээ. Тийм нөхцөл байна. Гэтэл бид нар зүгээр л хүүхэд болгоныг тийм л бусад улсын иргэдтэй эв найрсаг ингэж харилцаа өрсөлдөөн нь хүртэлтэй тэмцэлтэйн нь хүртэл ийм эв найртай одоо байх үзэл байлгах дээр л анхаарч байгаа гэсэн үг тийм. Тэгээд энэ үрээндээ нөгөө нэг дахиад чадварууд руугаа эргээд ороход жишээ нь одоо бусдын мэдрэмжийг ойлгоно, бусдын мэдрэмжийг мэдэрнэ гэдэг чинь нөгөө эмпати чадвар гэдэг яг нарийн чадваруудын тухай ярьж болно. Тэгээ хоёулаа өнөөдөр зүгээр сонгохдоо эмпати тэгээ систем thinking хоёрыг авсан шүү дээ. Чи гэхдээ одоо ер нь аль чадварыг ярмаар байна. Юу гэж бодож байна? Аль нь илүү хайлайт юм шиг санагдаж байна. Одоо үзэх хүмүүс нь илүү боловсролын салбарт ч юм уу ажиллаж байгаа хүмүүс дийлэнх нь байж магадгүй гэд эмпатигаас ихсэн дээр баха. Тэгээ эмпати бол системийн сэтгэлгээ гэдэг маань бол ер нь нөгөө саяны хэлээд байгаа харилцан хамаарал бүхий дэлхийн ертөнцид бид нар амьдарч байгаа. Түүнийг хүлээн зөвшөөрөөд миний хийж байгаа үйлдэл ирээдүйд 5-10 жилийн дараа явцаар байгаад одоо гинжи хэлхээгээр эргээд надад хүртэл нөлөөлнө гэдэг те ядахна тийм зүйлээр харж нөгөө үүлийн үүр гэдэг өнцгөөс нь ч юм уу одоо харах тухай л яриад байгаа юм л да. Гэхдээ эмпати чадварын хувьд болохоор эмпати маань хамгийн сүүлийн үеийн судалгаагаар бол бид нар өмнө бол зөвхөн эмпати гэдэг нэг чадвар л бусдын мэдрэмжийг яг өөрийн юм шигээр мэдрэх те тэр хүний оронд гутланд нөлөө хийж агаад ингээд алхаж үзэх тэр тухай яригддаг байсан. Гэхдээ одоо бол илүү наривчлагдаад эмпати маань дотроо үндсэн 3 эмпати байна гэж үзэж байгаа. Хамгийн нэгдүгээрт бол cognitive empathy буюу танин мэд хүн төвшөнд би тухайн хүний мэдэрч байгаа зүйлийг нь яагаад вэ, яаж вэ, бас юу мэдэрч байгаа вэ гэдгийг нь ерөнхийд нь зүгээр ойлгох чадвар хэлдэг гэсэн. Жишээ нь хин нэгэн найз маань ар гэрийн хүн нас орсон өвд болсон бол би тэр хүнийг одоо гуниглаж байгааг нь хараад тийм учраас гуниглаж ийн хүн юм чинь ер нь ингэж гунилдаг шүү дээ гэдэг энэ танин мэд хүн төвшөнд ойлгоод байна гэсэн. Гэхдээ би тэр гунигийг нь яг өөрөө ижлэхнэр мэдрэхгүй байгаа. Арай мэдрэхгүй байна гэсэн. Тэр мэдрэмжийн төвшин ороод ирэх юм бол үүнийг affective empathy буюу мэдрэмж мүүдийн хувьд эмпати ажиллаж байна гэж үзэж байна. Гэхдээ энэ мэдрэмж маань ердөө эндээ гацчих гад байна. Тэ? Би тэр хүн мэдэрч байгааг мэдэрч чадчихна. Гэхдээ одоо би яах вэ? Хэрвээ тэр хүн зовлонгоосоо салахгүй, хүн хэцүү мэдрэмжээсээ салахгүй, би тэр хүнээс бас холдохгүй байгаадах юм бол ижлэхэн мэдрээл байгаадах юм шүү дээ. Тэгэхээр энд нэг юм зохицуулгын чадвар хэрэгтэй болж ирж байна гэсэн. Арай наривчлагдаад. Тэр зохицуулга өөрийгөө зохицуулах буюу эмпатигээ одоо regulation, self regulation орж ирж байна гэсэн энэ дотор хамтдаа. За хэрвээ би өөрийгөө зохицуулахгүй, энийг менеж хийж чадахгүй байгаа байвал яадаг вэ гэхээр empathic stress, distress болон fatigue гэдэг зүйлүүдэд орно гэж үздэг. Би хэнийг нэг зовлонг мэдрээл тэрийг зохицуулж чадахгүй байгаад юм бол эхлээд стресс төртөж эхэлнэ. Төвхтэй санагдаж эхэлнэ, залхаж эхэлнэ. Энэ миний мэдрэлийн системийг өөрөө буснуулж эхэлнэ гэсэн үг. Доктортой байж чадахгүй, тайван байж чадахгүй болоод.
Хоёрдугаарт distress орж ийнө гэдэг нь болохоор стрессээ арай шат дахиад ер нь бол энэ мэдрэмжийг мэдрэхээс ингээд зайлс хийгээд залхаад эхэлж тээ. Гуравдугаар fatigue орно гэдэг бол бүр нөө хизээний залхаад түүнээс юу ч мэдрэхгүй болоод ирж байгаа. Emotional numbness гэдэг state-д орж ирж байгаа гэж. Гэтэ миний бие хариу үйлдэл үзүүлж байгаа юу? Физиологийн хувьд үзүүлж байгаа. Би гэхдээ мэдрэмжийн түвшин түүнийг таних хүч танихад одоо мэдрэлийн систем маань хитрхи туйлдаад ядарсан байгаа гэж хэлж байгаа гэсэн. Ийм эрсдэлд ортог. Ийм эрсдэлд орчих юм бол би хэн нэгэнд хизээ нэгэн цагт тусламжийн гар сунгах. Чамд юу болоод байгаа юм бэ гэж одоо хүн ёсоор харьцах. Тэр харьцаанаас хүртэл зайлсхийж залхаж эхэлнэ гэсэн. Тэр харьцаа ийм болоод эхлэх юм бол нөгөө бидний босгоцсон байгаа нийгмийн систем чинь одоо доголдож эхэлнэ шүү дээ. Энэ нийгэм чинь хүн хоорондын харилцаан дээр хамтын амьдрал дээр тулгуурлагдсан байгаа тийм. Хамтын амьдрал хизээ хамгийн үр бүтэмжтэй байхаа гэвэл хин нэг нэгэндээ санаа тавьж нэг нэгэндээ тусалцаа дэмжлэг үзүүлж ижил үйлчлэх гэдэг байна тийм. Тэгэхээр энэ тусалцаа дэмжлэг үзүүлэх эмпатиг нь юу гэдэг вэ? Embodied empathy буюу одоо би танин мэдхүүгээрээч мэдрэмжийн түвшинч хин нэгэн хэсэг бүлэг хүмүүсийг юу мэдэрч байгааг мэдрээд танин мэдэж чадчихлаа. Одоо би тэгвэл юу хийж чадах вэ гэдэг асуултыг өөрөөсөө асуугаад тэр хүний мэдэрч байгаа одоо хүнд хэцүү мэдрэмжийг хэрвээ хүнд хэцүү мэдрэмж авах юм бол тэ байхгүй болохын тулд бууруулахын тулд юу их боломжтой арга замуудыг бодож олоод арга замуудаа хэрэгжүүлэхээр идэвх чармаалттай ажиллаж эхэлж байгаа төвшөнд энэ бол embodied empathy болж ирж байна гэж байна. Тэгэхээр empathy яг чадварын хувьд хамгийн сүүлийн үеийн тайлбар судалгааны үр дүнгээр бол ингэж задарч явж байгаа. C сургалтын хувьд болохоор C сургалт ямар сургалтнаас одоо гарч ирсэн бэ гэхээр CBCT буюу танин мэдхүйд энерги сэтгэл дээр суурилсан танин мэдхүүгээр дамжуулж зан үйлийг өөрчлөх гэдэг CBCT-г сургалт байдаг. Тэр сургалтаас одоо үүсэж гарч ирсэн сургалт. CBCT сургалтын тухайд товчхон дурдах юм бол энэ эмпати чадварууд дээр дөрөөлөөд хүний compassion буюу энерги сэтгэл гэдэг сэтгэлийг нь төрүүлж, сэтгэл хөдлөлийг нь төрүүлж тэр энерги сэтгэлээр нэг нэгэндээ хандах тухай. Тэр энерги сэтгэлээр тулгуурлаж танин мэдхүүгээрээ өөрийн зан үйлийг үдирдэж чиглүүлэх тухай ярьж байна. Тэгвэл дийлэнх нөхцөлд бид нэр үйлдэл хийхдээ үг хэлэхдээ ямарваа нэгэн хэмжүүр, цензуур, ёс зүйн хязгаарлагдмал байдал, ёс суртахууны зүйлүүд байхгүйгээр үйлдчих эрсдэлтэй гэсэн. Одоо энэ үйлцээр байгаа гэж бид нэр өдөр тутамдаа харж байгаа шүү дээ. Автобусанд суухад ч, такси барихад ч гээд ингээ өдөр тутмын энгийн амьдралаас дэлгүүр ороход ч гэдэг шүү. Улс төр бодлого боловсруулагч нар хүртэл юу хийж байгаа гэдгээс бид нар харж байна. Гэтэл тэр хүмүүст би энэ үйлдэлийг хийгээд энэ авилгыг авчих юм бол энэ бодлогыг боловсруулах юм бол нийт олонход ямар одоо хор охирол учруулах вүлээ. Би яавал энэ хүмүүсийн аз жаргал амар тайван байдлыг энэ дэмжих зүйлийг хийж чадах вүлээ. Гэхдээ мэдээж энэ үедээ нөгөө эдийн засгийн улс төрийн геополитикийн хүнд хэцүү зүйлүүдийг давхар авч явах нь мэдээж чухал. Гэхдээ зөвхөн тэрнээрээ тулгуурлаад ингээд ард иргэдийн хэцүү байлгаад ах юм бол эн чинь яг хиний төлөө юу хийгээд аавэ гэдэг нөгөөний зорилго чиглэлүүд чинь байхгүй болчихж байгаа шүү дээ. Тэр төвшөнд хүртэл ингээд орж ирж байгаа. Тэгвэл үүнийг одоо системийн сэтгэлгээ гэж хэлж байгаа гэсэн үг. Вау, энэ эмпатигийн талаар би ер нь яг ингэж дөрөв хуваагддаг гэдгийг ер нь сонсоогүй юм байна. Гэтэ яг чамайг ингээ ярьсан чинь амар гоё нэг тийм юу лээ бүгднгийн ингээ хүүл ингээ хуваагаад эмпати дотор оролцсон юм шиг хэрэг санагдчихэв. Зөвхөн яг нөгөө мэдрэмжээрээ удирдуулах биш. Гэхдээ тэн дээр ч гэсэн миний танин мэдхүй орж ирж байгаа. Би энийг регулейт хийж чадна, энд би ямар нэгэн зүйл хийж чадна гэдгийг нь орж ирж байгаа нь яг нөгөө хүндээ нэг жоохон хатан юм өгч байгаа тий. Чи хийж чадна, энд ямар нэг юм хийх боломжтой гэдэг зүйл нь өгч байгаа нь бас айгүй юу санагдчих нэг strength based psychology орж ирж байгаа. Вау. За тэгээ энэ бүх зүйлийг ингээд амар гоё ярьсан баярлаа. Айгүй олон зүйлийг ингээд чамаас бас ингээд яриулаад амар. Би ч гэсэн силийн тухай нийгмийн хөдөлгөөний чадварын тухай ярих боломж олох юм бол ерөөсөө бүр ингээд эцсийн хүртэл туйлдтлаа юм. Тэр боломжийг бүр ингээд бүтэн хийхийг хүсдэг. Тэгэхээр сонирхолтой сонсож байна. Энэ мэдээллүүд тарах тусам, төвөх тусам хин нэгэн энэ зүйлийг чухал юм байна гэж бодоод тэр бодол хамгийн чухал. Бүх юмны эхлэл ерөөсөө тэр нэг итгэл үнэмшил аливаа зүйлийг чухал юм байна гэж итгэх маш чухал. Тэр итгэл дээрээс дөрөөлж бусад нөлөөлөх, өөрийгөө өөрчлөх үйлдэлүүд хийгдэж эхэлж байгаа. Тэгэхээр
ер нь бол ингээл Yes. бүтэн ашиглахыг Ахаа. хүсдэг. Чи гоё подложи дээр бас нэг юм гоё юу хийгээч яг энэ дээр яг тэр нөгөө гэрсэн чадвар дээрээ суурилсан юм. Зөвлөс нэрээ гоё яаж магадгүй тий бүлэг бүрээр нь тий. Яа. За тэгээ ямар ч тач хоёлынгийнхэн цаг бас нэлээд өгч юм тий. Тэгээ одоо болохоор зүчийг харж те ер нь зүчээс мотивашн авдаг маш олон бас залуу сэтгэл судлаач нар байдаг. Тэднийг бас нэг нь айгүйх сонсч ийсэн. Тэгээд яг одоо те яг сэтгэл судлаачаар те сурахыг хүсэж байгаа. Магадгүй энэ салбарыг зүгээр сонирхож байгаа. Эсвэл суралцаа явж байгаа хүмүүс зөндөө байгаа хаа. Тэднэрт зүч те яг өөрийнхөө зүгээс чи бас ямар зөвлөхөө өгмөр байна вэ? Ер нь хамгийн ихэнд бол нөлөөний хувьд бол би одоо хүртэл энэ хамгийн их олон хооронд нөлөөлөх боломжтой зүйл бол энэ судалгаа шинжилгээ ухаан гэдэг зүйл гэдэгт одоо хүртэл итгэсээр байна. Одоо уг нь бол энэ бодгоо боловсруулагч нэг гэхгүй. Бас тэр чинь. Яг гоо энэ бүх policy making процесс чинь шинжилгээ ухааны судалгааны үр дүн дээр чиглүүлэгдэж уг нь явж явах хэвээр. Яг сүүлийн үед бас зарим нэгэн улс төрчдийн ажлын хэсэгт зөвлөхөр ажиллаж байгаа хүмүүс ч гэсэндээ ажиллахын академик салбартаа эдийн нөгөө талбар дээр ажиллаж байгаа ч гэсэндээ судалгаа руугаа нэлээд сайн орж ажилдаг ийм хүмүүсийг сонгож ажилуулж явах шиг анзаарчихсан. Тэгээ тийм их биш. Тэгэхээр бид бол одоо тэнд хүмүүсийг информ хийж, тэнд хүмүүсийг чиглүүлдэг хүмүүс нь гэсэн. Ерөнхийдөө бол улсын бодлого боловсруулалт хүмүүний амьдрал тэр улстай өрнөж байгаа бол энэ шинжилгээ ухаан судлаач нар чанартай, ёс зүйтэй, баталгаатай зүйлүүдийг хийж чадхал юм бол бид энэ зүйлийг ингэж чиглүүлэх тэр машиныг жолоодох рүүлэн дээр сууж байгаа хүмүүс юм. Гэтэ мэдээж тэр рүүлийг ингэж мушихын тулд маш их энерги, хугацаа, хөрөнгө мөнгө шаарддаг. Тэгээ маш олуула бас нийлж ш тэрийг эргүүлнэ. Ганц судлаач ганцаараа одоо дайнд яваад амжилт олохгүйтэй ижилхэн. Гэхдээ мэдээж тэр хүний одоо цуглуулсан хоримтлуулсан туршлага тэгээ салбартаа олсон нэр хүнд гих мэтчлийн зүйлүүдээс шалтгаалаад одоо тэр хэмжээнд хүрсэн ганцаараа ингээд машинаа жолоодох боломжтой болсон. Эрдэмтэн судлаач нар бас байна л дээ. Тэгэхээр тийм ер нь бол тэр системийн хувьдаа би энэ системээс яаж хохирсон бэлээ те надад ямар сөрөг зүйл байсан бэлээ аль эсвэл би өөр бусад хүмүүст энэ системийг ийм болгох юм бол илүү ач тустай ашигтай байх юм байна шүү гэдэг өнцгөөс нь одоо харж байвал судлаач ялангуяа нийгмийн салбарын судлаач байна гэдэг бол хүний амьдралд одоо боддоор нөлөөлөл маш их гэх юм уу би бол тэгж л итгэж үнэ юм шүү дээ. Тэгэхээр тэр нь нэг мотивац болж байна. Тийм. Тэрийг л одоо олж хараасаа. Хэрвээ судалгаа хийж байгаа бол тэгээ судлаач болмоор байвал. Тэгээд цааш тийм зүйлүүд бол тэгээд унж бүдрээд нэмэнт ингээд том амьдралын зорилго утга учраа олцсон байвал те. Ингээд амьдрсаар хагаад нас эцэслэх нь жам. Тэр үедээ миний хийсэн бүх зүйлүүд ямар байсан бэ гэдэгтээ ингээд сэтгэл ханамжтайгаар одоо нас эцэслживэл тэр бол одоо маш олон нөгөө философчдын судаачдын санаагаар бол тэр бол одоо жинхэнэ утга учиртай амьдралаа гэж хэлж байгаа. Тэгээ миний хувьд болохоор яг тэрийг бол өөрийнхөө амьдралын утга учир одоо болгоцсон ингээд уртаа амар том цэг тавьсан алтан ганц маань бол тэр. Тийшээ ямар ч замаар одоо хурж болно. Гэхдээ тэрний ёс зүйтэй байх хэрэгтэй. Хууль бус байх. Хууль бус байх. Тэгэл тэр нэг зам зүйлүүлээ гэхэд саад бэрхшээл тулгархад түүнийг давж гаргах чадвар нэмэгдэнэ. Сэтгэлийн хат гэдэг зүйл гэсэн. Би чинь тийм зүйлийн төлөө миний ирээдүйн зорилго ийм зүйл учраас одоо байгаа чинь юу юм бэ? Тэрийг даах боломжтой бол тийм том зүйл байгаа учраас өдөртмийн хийж байгаа зүйлээсээ таашаал авах боломжтой болно. Яагаад гэвэл миний өнөөдөр хийж байгаа зүйл яг одоогоор нь харах юм бол маш жижигхэн бүр тэг 100-ны хэдэн 100 сая мянганы нэг байж магадгүй. Гэтэ тэр болгон нийлсээр байгаад нөгөө нэг эцсийн нэг бүхэл гэдэг зүйл рүү очино. Тийшээгээ би хөрөнгө оруулалт хийж байгаа гэдэг үнцгээс харах юм бол амар том урам амьдралын сэтгэл ханамж авах боломж бүрдэнэ гэсэн. Яг мөнгө цуглуулж байгаа юм шиг те хоримтлал үүсгэж байгаа юм шиг.
нэгэнт хуримтлалаа тодорхой цэгт хүргэе гэсэн ийм зорилго байхгүй байх юм бол бас тэрийг хуримтлуулах чинь хэцүү шүү дээ. Яг хөө ингээд зүгээр хийгээлээ ямар ч байсан ирээдүйд их мөнгөтэй болно гэдэг чинь бас нэг өөрөө том зорилго. Тэгээд тэрнтэй ижлэхэн өдөр тутамдаа хийж байгаа зүйлүүдээс хүртэл ингээд таашаал аваад байх боломжтой. Тэгэхээр тэр том зорилгоо тодорхой болгох юм бол ер нь тустай айл гэж бодож байна. Вау. Үнэхээр яг юм гоё deep тийм philosophical хариулт байлаа. Тэгээд тийм би ч гэсэн чамтай ярилцж байхдаа маш олон зүйлсүүдийг бас суралцаж авч ийн. Тэгээд маш их баярлалаа зүчээ. Тэгээд чиний бас хийж байгаа зүйл ч гэсэн ингээд хин нэг өсвөр насны хүүхдийн амьдрал бас тийм чухал нөлөө үзүүлж байгаа гэдгийг ч гэсэн сонсохдоо нэрээ манусын хийж байгаа юмнууд чинь тийм үр дүн авчирдээ штэ гэдэг нэг амар гоё сэргэлт авлаа. Тэрийг бас ингээд сонсоод тэгээд маш их баярлалаа. Юунд маань подкаст биш дугаарт маань оролцсонд маш их баярлалаа. Тэгээд дараачийн удаа бас баяр хөөртэйгээр бас дахиад чамайг урьхтаа бэлэн бэжийя. Дахиад орж ирээрэй гэж хүсэж байна. Өөрсдөө одоо сайхан цай тавьж байгаа бүр цагийн хязгаарлалтгүй юм тий. Яг үнэ. Хүссэн цагаар ярина тий. За тэгээ өнөөдрийн маань дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд бас бид нартай хамт байсанд та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.